Эх орныхоо ирээдүйн хойч үеийн төлөө үхлийг сөрн тэмцсэн эрэлхэг зоригт хилчдийн мөнхийн дурсгалд зориулан бүтээв. 20 дугаар зууны 30-аад онд Монгол улсын дорнод хязгаар цэргийн хамгаалалттай 18 дугаар зууны дунд үеэс халх баргын тал харилцан тогтоосон акт бичиг газрын зурагтай байсан ч хөлийн овоо тэмдэг тодорхойгүй цаг хугацааны явцад баларснаас хөлийн зөрчил тасрахгүй байлаа. Халх баргын энэхүү газар нутаг бэлчээр булаалдсан жижиг хэмжээний хөлийн зөрчил хожим дайны аюулд хүргэнэ гэдгийг хинч төсөөлөөгүй байсан юм. Герман, Итали, Япон зэрэг эзлэн түрэмгийлэгчид дэлхийг эзэгнэхийн төлөө гурвалсан холбоо байгуулж Европт Герман, Итали хоёр дайн дэгдэх үеэр Япончууд Аз твийн эх газарт цөмрөн орж Хятадын зүүн хойд хэсгийг эзлэн бүгд найрамдах Монгол ард улсын хилд тулж 1000 км газраар хиллэх болов. Тэд зориуд газар нутгийн маргаан бодлон үүсгэж Монголын хилийг дайны байдалд оруулан цэргийн хүч хуралдуулах, бараг ноёдын эрднээс нааш үргэлжлүүлсэн нутаг дэвсгэр турж эзлэх гэсэн маргаан халахын ноёдын зарим нэгэн буулт хийсэн баримт манай цэргийн газрын зурагт уламжлалт хилийг дотуур тэмдэглэж алдаа мадаг гаргасан зэрэг дутагдлыг ашиглаж халах нөмрөг голуудын цаадах нутгийг Менингийн их талын хамт таслан авах бодлого баримталж байлаа. Тэд энэхүү нутаг дэвсгэрийг зөвлөлт толгойд улс ба бүгд найрамдах Монгол ард улсын эсрэг түрэмгий дайн явуулах түшиц газар болгон ашиглах кавантууны армийн тоо хүчийг нэмэгдүүлэх зорилгоор хөлийн ойролцоо цэрэг стратегийн чанартай төмөр зам, засмал зам, нисэх онгоцны буудал, цэргийн хуаран байгуулах хил хязгаарыг цэрэг зэвсгийн хүчээр зөрчих, тагнуул илгээх зэргээр өдөөн хатгсан ажиллагаагаа идэвхжүүлж эхэлсэн юм. Бид халах голын бүгд найрамдах Монгол ард улсын зүүн хязгаарын хөлийн тухай ярихдаа гол төлөв чин улсын үед гаргасан бичиг баримтууд тухайн үед шийдсэн шийдлүүдийг үнэлж их ярьдаг л да. Тэгэхээр нэгдүгээр хүчин зүйл бүгд найрамдах Монгол ард улсын хөлийг тухайн үед олон улс эрхцэн үднэс олон улсын хөлийн шугам гэж үздэггүй байж. Тэгэхээр тухайн үед бас эрдэмтэн судлаачид Манжгаа улс бүгд найрамдах Монгол ард улсын хоорондын хил бол тухайн үед Хятадын хоёр мужийн засагтны дээс байжээ гэж үздэг. За нэг юм хүчин зүйл. Хоёрдугаарт 1934 онд бас Кавантууны арим зөвлөл холбоот улс бүгд найрамдах Монгол ард улстай хэлсэн Манжгаагийн хөлийн шугамыг тоддох ажилд орсон. Хөлийн зураг авалтыг хийж эхэлсэн.
Яг энэ нь тухайн үед Хянганы нурууны баруун билээс Солон хотоос хайлаар хүртэл төмөр зам тавихаар бэлтгэжсэндээ давхцсан байна. Энэ техник эдийн засгийн үндэслэг Япончууд хийж байсан. Энэ давхцсан учраас бүгд найрамд Монголд бас Манжгоогийн хоорондын хилийг халах голын яг голоор нь зураа гэдэг чигүүргийг Японы Жанжиштав газрын зургийнхандаа өгсөн байна. Дорнод хилийн чандад цэрэг дайны аюул ийхүү хүчрхэгдсэн нөхцөл байдлыг намын төв хороо засгийн газар онцлон анхаарч бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1933 оны 1-р сарын 20-ны өдрийн 3-р тогтоолоор хязгаарын цэргийг дотоодыг хамгаалах газрын харьяанд байгуулж улсын хилийг хамгаалдаг мэргэжлийн хилийн цэргийг бий болгов. 1934 оны эцэс Японы тагнуулын ажиллагаа идэвхжиж 1935 оны 1-р сарын 19-нд бүгд найрамдах Монгол Ард улсын язгуур нутаг халахын сүмийн хойд талаар зэвсгэлсэн хүмүүс хил нэвтэрснийг харуулын цэргүүд буцаажээ. Гэвч үүнээс 5 хоногийн дараа Япон Манжгоогийн 17 цэрэг халахын сүм орчмоор дахин хил зурчиж 6-р морд дивизийн 16-р морд хорооны штабын дарга дондугаар өдөрдүүлсэн хилийн харуултай халз тулгарн буудалцаж баг дарга Янжвын амийг эрсдүүлжээ. Энэ бол бүгд найрамдах Монгол Ард улсын дорнод хязгаарт болсон анхны зэвсэгт халдлага байлаа. Тэд халахын сүмийг эзлэн авч хаврын өр ормогц, булан дэрс, баян хоолой, үнэгт, хар нуур, сүмбэр, хүйтэн булгийн хилийн харуулууд руу өдөөн хатгалах явуулах болов. Энэ зурган дээр халах гол Буур нуурын зургийг өгөхөд бэлэгдсэн байна. Түүний цаа талаар Монгол барах буюу Манж Монголын хооронд 1864 оноос их авч 1887 онд одоо зурагдаж байгуулагдсан хилийн шугам байна. Энд бол таарж байгаа энэ хилийн овоонууд энэ тогтоосон хилийн шугамын дотор тал нь Буур нуур халах гол явж байгааг харж байна. Тухайн үед Япон бол Монгол улсын хилийг халах голоор байгаа мэтээр одоо домог зохиож байсан үе. Манай тал бол өөрийнхөө хил хязгаарыг халах голын цаад хэсгээр байгаа гэж хэлж байсан. Гэлээхдээ энийг нотлох баримтыг одоо тухайн үед төдийлөн гаргаж нийт тавиагүй байсан учраас халах голын асуудлыг шийдвэрлэх гэдэг чухал хөвнөөр оруулсан түүхэн баримт юм аа. Японы цэргийн гэмт хэрэгтэнгүүд халахын голоор явуулж байгаа өдөөн хатгалгаан зөвдөхийн тулд Монгол улсын хил Буур нуур халахын голын зүүн хөвөөгөр биш харин Буур нуурын наагур энэ харж байна. Наагур халах голоор байсан мэтэр домог зохиож газрын зураг үйлдэн тэрнийгээ дэлхийн нийтэд засаж энийг эзэн авах нь Манжгоогийн болон Японы эрхт нийснэ гэсэн агуулгатай ийм өдөөн хатгал явуулж эхэлсэн байна. Дайснууд нутгийн гүн рүү нэвтрэн орж, иргэдийг айлган сүрдүүлж, мал актыг дээрэмдэн, амьд хил олзолж, цэргийн нисэх онгоцоор улсын хилийн гүн рүү 20-50 км нэвтрэн тагнан турших ажиллагаа явуулж эхэллээ. Харин бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газар альва бодляныг хурцтгалгүй улс төрийн аргаар шийдвэрлэхийг эрхэмлэж, хил дээр буун дуу гаргахгүй байх шийдвэрийг өгөөд байлаа. Гэвч Японы талаас хэд дээрэнгүй шаардлага тавьж булан дэрсний харуул, хавирган овоо, баян усны чиглэлээр довтолж Чингисийн хэрэм, хэрлэн, хар нуур зэрэг газраар баргын мянгаад айл өрх харуулуудыг оруулсан юм. 1935 оны 11-р сарын 29-ний өдөр Монголын булан дэрсний харуулыг Япон Манжгоогийн цэргийн давуу хүчээр гэнт дайран довтолж заставын 18 хүний амь насыг хөнөв. Мөн оны 12-р сард 500 орчим хүнтэй отряд дахин довтлсныг булан дэрсний харуулууд эсэргүүцэн байлдаж тэднийг улсын хилийн цаана хөөн гаргажээ. Ийхүү цөөн хүчээр хил хамгаалалтыг зохион байгуулах боломжгүй болсон тул 1937 оны 10-р сарын 18-ны бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 28-р тогтоолоор халах гол, тамсаг булаг, хэрлэнгийн отрядыг байгуулах шийдвэр гарч ардын цэргийн 5-р дивизийн 13, 14, 15-р хороо, 8-р дивизийн зарим анги салбаруудыг хязгаарын цэрэгт шилжүүллээ.
Ингэснээр халахын голын отряд хилийн 3 сум 9 заставтайгаар Дорнод аймгийн Баянбүрд гэдэг газар анх байгуулагдсан байна. Халахын голын байлдаан бол хэрлэнгийн отряд, Тамсгийн отряд, Галах голын отряд гэсэн 3 отрядын хариуцсан хилийн хэсэгдэр явагдаж нэлээд өргөн фронтоор явсан. Тэгэхдээ хамгийн гол цохилтын гочил Номонхан бүр давааны чиглэл буюу өөрөөр хэлбэл одоо тэр манай Чогдонгийн хариуцсан заставын чиглэлд бол Төвөнчлэн Төмөрбаатарын хариуцсан заставын чиглэл энэ хоёр дээр бол энэ хоёр заставын хариуцсан гэсгээр бол энэ байлдаан 3 сар гараа 4 сар шахуу явж өнгөрсөн байгаа юм. Зөвхөн одоо Төмөрбаатарын даргатай застав гэтэл одоо энэ дайны хугацаанд дайсны их ба 30-тай 31 удаа тохиолдож байлдаж амжилт гаргаж байсан баримт байгаа юм. Мөн 7 дугаар сарын дундуур 2 застав дайсны 13 хүнийг баривчилж дивизийн штабд хөргүүлж байсан ийм баримтч байдаг. Япончууд 1938 оны 10 дугаар сараас эхлэн Нөмөргийн голоос Баян хошуу хүртэл 300 шахуу километр өргөн фронттойгоор өдөр шөнөгүй тагнуул хийж хорлон сүйтгэгчтэй явуулж зэвсгэлсэн цэргийн хүчээр манай улсын хил хязгаарыг зөрчиж хилийн харуулуудтай буудалцаж байлаа. Тэд халах Нөмөргийн уулархаг голгорих намаг бартаа ихтэй газраар довтолж болохгүй гэдгийг ойлгож шилийн худгаас эрс уулыг хүрэх 70 км өргөн газар нутгийг сонгож авчээ. Түүний дотроос хайласт голын баруун зүүн эрэг, талын манхан, Номонхан, бүрдийн овоог дайруулан гол цохилтоо хийх, халах голыг гатлан Баян цагаан, хамар даваагаар дамжин Монгол улсын зүүн хэсгийг эзлэхээр төлөвлөсөн байлаа. Улс их орон дайны аюул нүүрлэж зүүн хязгаарт цөмрөн орж ирсэн харийн дүрмгийлэгчдийн дайсагнал хэрээс хэтэрв. Тэд газар нутгаа хамгаалсан хилчдийн амийг ягүүтгэж хорлон сүйтгэх, өдөөн хатгах үйл ажиллагаагаа идэвхжүүлсээр байлаа. Энэ хүнд өдрүүдэд Монгол их орон өөрийн хөвгүүдээ дуудав. Ийхүү нутаг нутгийн эрчүүд хүлэг сайн мордоо унаад буцаж ирэх хэсэг нь үл мэдэгдэх хугацаагүй албанд мордсон. Ах トゥ амт нөхөд эцэг хүү хэн боловч энэ дайны аюул занлын өөдөөс халз тулсан билээ. Нутаг усандаа инээдэг молмих гэж алдаршсан малчин ард молмын 8 хүүгийн 4 нь халах голын дайнд оролцож эх орноо харийн дайснаас өмгөөлөн тулалджээ. Түүхийн баримт сөхөн үзвэл эгэл жирийн Монгол айлын зулаагаа гიშгэн төрсөн хөвгүүд эх орноо хамгаалах дайнд дөрөө харшуулан мордсон байдаг. 1938 оны 12 дугаар сараас 1939 оны 5 дугаар сарын 31 хүртэл ахлах дэслэгч Шарв, улс төрийн орлогч Мах Цэнт нарын удирдсан халах голын отрядын сүмбрийн заставын хүч нэмэгдүүлсэн сумангийн дайчид заставын хамтарсан хүчээр Япончуудын зүгээс бараг өдөр бүр хийж байсан дайралтуудыг няцааж байлаа. Япончууд 1939 оны 1-р сараас Чогдон, Төмөрбаатар нарын удирдсан эрс уул сүмбрийн заставын хариуцсан хэсгээр байнга өдөөн хатгаж улмаар халахын голын дайныг эхлүүлсэн юм. Энэхүү зарлаагүй дайны аюул занлыг Монголын хилчид хамгийн түрүүн өөр дээрээ амссан билээ. Тэгээ хамгийн түрүүн 1939 оны 1-р сарын 10-аас эхлээд 24-р отрядын сүмбрийн застав Японы төрийн хүчтэй эсрэг одоо буудалцаж галан дайж байлдаж эхэлсэн юм шиг.
Тэгэхээр халах голын байлдаанд тэр бууд угарсан одоо цагийг эхний цагийг тогтоё гэвэл энэ цагийг л хэлэх юм байна. 39 оны 1-р сарын 10-аар одоо буудалсан тэрнийг л хэлэх юм байна. Тухайн бүр застав бол харин цохилт өгч нэлээд амжилттай ер нь их одоо хиймэртэй сайн ажиллаж байна. Хоёр тасаг гаргаад хилийн манад явууч цаатад нь үлдэхэмгүй болчих юм шиг. Тийм учраас удаан хугацаагаар улсын хил дээр тэр хүүдэнд одоо цэргүүд үр гүйцэтгэх ёстой бол 3 хоног, 4 хоног, 5 хоногоор одоо үр гүйцэтгэх ёстой бас. Тэнд чинь хөлдөө адууна махатай. Тэр жилийн одоо галдуулж болдгоо. Утаал гарах юм бол Япон чигээд алчих шүү. Тэгээд тэр цэргүүд бол тэр 1939 оны 1-р сар хамгийн хүнд цагийг бол тэр манай Төмөрбаатар даргатай, Чогдон даргатай, тэр урдталын лувсан дагуу даргатай заставууд одоо хамгийн хүнд цагт тэр Японы төрөмхөжчнийг эсрэг тэмцэж ирсэн. (1939 оны 2-р сарын 14 заставын дарга Чогдонгоор өдөрдүүлсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй 2 пост талын манхан хайласт голын урд эрэгт хилийн харуулд гарч байв. Бүтэн өдрийн турш нүүр нүдгүй цасаар шуурч хилчэд хөл гараа хайруулсан боловч үүргээ гүйцэтгсээр байлаа. 2-р сарын 17-нд Японы 5 морьтой этгээд манай улсын хилийг зөрчиж талын манхны цасан дунд үл үзэгдэх хилийн манааг чиглэн явж 50 м орчим ойртоход хилчэд гал нээжээ. Тэднээс нэг нь алагдаж бусд нь зугтсан бөгөөд удалгүй 200 гаруй морин цэрэг, 5 машин явган цэрэг, хөнгөн хуягт манай хил рүү давшин орж ирлээ. Дайсны 200 гаруй морин цэрэг 2 хуваагдаж хилийн манааны ар талаар бүслэхэд байлдагч гомбоор заставт холбоо бариулж бусад 9 нь үлдсэн байна. Дайснууд ширүүн гал нээж ирлээ. Манай хилийн манаа тэдний 300 м газар ойртож ирмэгц гал нээж бүтэн цаг гарan буулцжээ. Дайснууд хилийн зүг эргэн зугтав. Гэвч хөнгөн хуягт хилийн манаанд дөхөж ирлээ. Хуягт устгах өөр зэвсэггүй болсон учраас заставын дарга манааны ахлагч Чогдонгоос дайсны хуягтыг устгах тушаал авсан хилчин байлдагч 5 гранат бүслэж нэгийг цэнэглэж бариад манхны ирмэг дээр хүлээлээ. Гэтэл хуягт 300 м-т байсан хүүрийг зөөж байснаа гэнэт эргэн хил давн одлоо. Энэ тулалдаанд дайсан 40 гаруй хүнээ алджээ. Харин дайсны хуягт устгах тушаал авч үхлийг сүрэн алгасан тэр зоригт хилчин бол малчин ард молмын гаа сүрэн байлаа. Тэгэхээр энэ Хэнтэй аймгийн өмнө дэлгэр суман ард мономаг одоо гэрвлэхэн боллоо. Тэгээ одоо Баатарлаг гавьяа ихтэй тийм улс байсан байгаад. 1939 оны халахлын байлдаанд энэ айлын 4 хүү оролцсон. 1945 оны дайнд 1 хүү нь одоо оролцож гавьяа байгуулж байсан ийм материал архивын санхүүмрэг татварлагдж байдаг юм байна. Дотоод явдлын яамны халахл дахь 24-р өдрийн удаа бэлхэн буй дарга гэдэг нь нааднаас нурж дарга цэргүүдийн дэлгэрэнгүй бүртгэл 7 сарын 14 халахлын 24-р өдрийн баг дарга цэргүүд болон дундаас дээш тушаалын дарга нарыг бүртгэсэн товч бүртгэл моломын газ руу 21 настай цэрэгт 37 оны 6-р сард ирсэн Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сум ард хал тооны нэг чарга үл мэднэ гэж хэлсэн байна. Монгол бичиг үл мэднэ гэж. Ам бүл 8 аав молом ахал хамсрун самдаг жав гомб жав дүү далха цэвэн сүрүн цэрэн надмэд
энэ Хөвчийн Жанвангийн хошууны хөгийн шангаар нутгалж байсан одоогийн Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын нутаг энэ хөгийн шанаг зүүн бүрд алтан уулаар энэ инээдгийн молмынхан гэж маш сайхан өнөр өтгөн аялал байсан байна лээ. Тэгээд тэр олон аялын хүүхдүүд ихтэй зэрэг 7 хүүтэй 5 охинтой 10 хэдүүлэн тийм өнөр өтгөн сайхан аялал байсан. Тэдний 4 хүн одоо халах голын дайнд оролцсон. Манай өвөг дээд манай аавын аав молом гэдэг хүн, моломын дээдлийн маань хүн болохоор Жамсран гэдэг хүн байсан. Тэгээд одоо тэрний үр сад байгаа юм. Хилийн тэрэг байсан одоо манай аав молмын Далхаа гэж байна, молмын Омбожуу гэж байна. Гаас өнгөн дөрвүүлэн тэр их орны дайнд бол дөрвүүлээ одооны одоо энэ эрх чөлөө бидний сайхан амжилт жоогийн төлөө халуун тус алуун амиа дариулж байсан манай өвөг дээдсүүд байгаамаа. Үнэхээр одоо тэр залуу 20 наснда тэр сайхан залууг ямар одоо эр зориг, ямар их сэтгэлийн тэнхээ, ямар их итгэл сэтгэлийг өөртөө агуулж байгаа вэ гэдгээр их бахархдаг. Манай гаас өрн ах чинь маш сайн бууддаг хүн байсан. Тэгээд тэр 7 хүү дотроос хамгийн сайн бууддаг нь байсан учраас одоо буу эзэмшдэг байсан. Тэгээ морин дээрээсээ шууд буудаад тарахыг бодоод оногч алцдаг. Тийм учраас одоо баялдаанд бол маш олон 60 гаруй одоо оролцож маш сайн баялдаж, маш сайн гавьяа байгуулж байсан. Халах голын байлдаанд явсан дайчин бүхэн бод баатрууд байсан юм аа. Тэрний нэгэн адил манай одоо илхийлч модын гаас өрн бол жинхэнэ одоо баатруудын манлын баатар байсан юм аа. Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан ардын хувьсгал цэргийн дээд алдар цолыг буй болгох тухай улсын баг хурлын тэргүүлэгчид сайд нарын зөвлөлийн 1936 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан хурлын 14-р тогтоол гарч улсын болон ард түмний төлөө дайсан этгээдүүдийг онц баатарлагаар байлдан дарж цусан гавьяа байгуулсан хүмүүст улсын баатар цол олгож эхэлжээ. Хилчин байлдагч гаас өрөнд бүгд найрамдах Монгол ард улсын баатар цол олгуулахаар 2 удаа тодорхойлсон боловч Алтан гац 1-р зэргийн одон Сүхбаатарын одон түүний цусан гавьяаг мөнгөчүүлэн үлджээ. Мөн халахын голын ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан 1979 оны 8 дугаар сарын 15-нд бүгд найрамдах Монгол ард улсын нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 705 тоод тушаалаар алба хааж байсан Баян хошууны заставт нь эрэлхэх хилчин молмын гаас хөрөнгийн нэрийг мөнгөчүүлсэн байна. Нэгэн дөнгөрсөн амдаа санахад хүрл зүрхч хайлна. Түүх түүхээрээ үлддэг. Цус асгаруулсан энэ дайн хүний өөрийн олон мянган эрчүүдийн амийг авч оджээ. Эрэлхэх хилчин молмын гаас хуранчиг олон зуун эх оронч хөвгүүд, эх орны зоригт баатрууд алдар гавьяа гэж ийм л эгэл даруухан байдаг гэх шиг монголчуудын зүрхэнд Монгол газрын хөрсөнд чимээ аниргүйхэн ойрсож байна. Дөрвөн хүүгээ дайнтай цагийн бүрхэх тэнгэрийн зүг дөрөнд нь сүүд усааж цацал өргөн үдэж хоцорсон эхийн сэтгэл аавын зүрх хэрхэн шархирч байсныг үнэндээ төсөөлөх арга алга. Түүн шиг мянган эцэг эхийн сэтгэл зүрх энтерч хоцорсон билээ. Халах голын дайныг 1939 оны 5 дугаар сарын 11-нд эхэлсэн гэж үздэг. Туслах сумангийн дарга Шарав, заставын дарга Чогдон нар 5 дугаар сарын 21-ний хүртэл дайсныг халахын голын зүүн эрэгт тогтоон барих үүрэг авчээ. Зөвлөлтийн армийн гол хүч 21-нд ирэх тул тэд инхүү цөөн хүчээр нарийн зохион байгуулалттай үүрэг гүйцэтгэх шаардлагатай болсон юм. 1939 оны 5 дугаар сарын 21-нд Японы 4 онгоц Сүмбэрийн заставыг 10 гаруй удаа бөмбөгдөв. Яг энэ үеэр авлага дэслэгч Виковоор удирдуулсан отряд хамар даваанд очоод байлаа.
Элотрад 1200 орчим хүнтэй байв. Удалгүй Тамсгийн 6 дугаар дивиз очисноор Хамар даваанд зөвлөлт Монгол армиудын фронтын штаб байгуулагдаж талын манхан хүртэл 20 гаруй километр давшжээ. Япончууд шилийн хутгийн чиглэлээр ихээхэн хүчийг оруулаад байв. Ингээд хайлаастын голын хойд эрэгт 5 дугаар сарын 28-ны оройноос эхлэн бүхэл шүнжин өдөржин үргэлжилсэн шийдвэрлэх тулаан болсон юм. 5 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд дайсныг бут цохиж улсын хилээс хөөн зайлууллаа. 6 дугаар сарын 6-нд хул дуулыг дайснаас чөлөөлж 6 дугаар сарын 18-нд халахын сүмийг чөлөөлөв. Алхын голын дайгсын дараагаар ялангуяа Сүмбэрийн 7 эрс суулын 6 дугаар заставын бие бүрэлдэхүүн байлж байгаа Монгол Одын хувьцгийн бие бүрэлдэхүүний командд нэгс оператив үйл олноорч байлцсан байдаг. Яасан байлдаа үндсэндээ хоёр заставын хариуцсан учраас тэр болж байгаа учраас тэр хүмүүс тусдаа өөргүйс ямар боломжгүй болж байна да. Тэгэхээр фронтын байж байгаа Монгол зөвлөлтийн цэгийн командлын бүрэлдэхүүнээс 500 янжны үйл олноорч өөргүйцсэн байдаг л да. Тэнд ямар үгүйцэнхээр юм хараадах бархийн баримт юм Ахмад Дайчдын дуртгал юм үзэх юм бол ер нь голчлон тагнуулын үүрэгт их нэлээд түлхий явсан байдаг. Энэ хоёр өтөдөн дайчд маань. Энэ ч бас нэг талаар яхах асуудал байдаг. Өчигдөр дээр хоёр заставын дайчд үндсэндээ тухайн тэр халахын гол орчим хулдуул эрс сүүл орчмын газар нутгийг улсын хил хамгаалж ирсэн учраас тэрийн газар нутгууд 10 улс мэддэг. Өдөрч шүнч бай. Гэтэл дайнд оролцсон зөвлөлтийн болон Монголын цэргийн ардын хувьцгийн ангиудын нөхдүүд бол хэн ч тэр байгаад байгаа мэдээгүй. Газрын зургандээс одоо энд нэг ийм манхан байна, энд нэг ийм уул байна, энд нэг гол байна мэдхээс биш. Тэр манхны цаана юу байдгүй. Аль манхны ард нь хонхор байдгүй. Аль манхан өвстэй, аль манхан өвс элстэй байна тийм үү? Гэх мэт бол манай хэлчиндээс өөртөө мэддэг байсан. 10 шиг мэддэг байсан. Сүмбэрийн заставын байлдагчид 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын их хүртэл хул дуулыг 3 удаа чөлөөлж 3 удаа орхисон байдаг. 1939 оны 6 дугаар сарын 20-нд Япончууд Монгол улсын агаарын хилийг зөрчин ирж Монгол зөвлөлтийн байрлаж байсан Хамар давааг бөмбөгдснөөр агаарын хилийн ширүүн тулаан эхэлсэн бөгөөд 6 дугаар сарын сүүлчээр Тамсаг булаг Баян түмэн бөмбөгдөлтөнд өртөв. 8 дугаар сарын 20-наас зөвлөлт Монголын армийн шийдвэрлэх давшилт эхэлжээ. Монголын талаас маршал Хорлоогийн чавуулсан гар өдөрдүүлсэн 4 морд цэргийн дивизээр хүч нэмэгдүүлсэн тул Монгол зөвлөлтийн цэргийн тоо Японы түрэмгийлэгчдээс илүү гарсан байна. Халахын голын байлдааны ажиллагааг зөвлөлт холбоот улсын маршал Жуков өдөрдөж 8 дугаар сарын 23-нд Японы 6 дугаар армийг бүсэлж 28-нд дайсныг буцаав. 8 дугаар сарын 31-нд бүгд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэр Японы эзлэн түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгдөжээ. 1935-36 онд Япон манжин цэргийн тал алдсан манай хилийн хэд хэдэн харуул байсан шүү дээ. 35-ны 1/24-нд Япончууд илж явсан алхын сүм харуул. Наашаа тэр хонгор хустай булан дэрс хуцын харуулаг улаан худаг гэх нэг хэд хэдэн харуул байсан. Та 35-36 оны хилийн мөргөлдөнд алдагдсан. Эдгээр хилийн харуулыг чөлөөлж явах ажиллагаанд 8 дугаар морд дивизийн зарим хороодууд зөвлөлтийн улаан армийн зарим ангиуд оролцсон байдаг. Эдгээр ангиуд таамд саяны дээр дутсан 7 дугаар заставын дайчид болон 24 дугаар отрядын бас бие бүрэлдэхүүн тодорхой төлөөлөл оролцож эдгээр байлдааны хамт оролцсон байдаг. 39 оны 6 дугаар сарын дундуур энэ байлдааны ажиллагаа үр дүнд хүрсэн. Саяны дээр дутсан заставуудыг хилийн харуулуудыг манайхан бүчүүлж явсан. Ингэснээр манай хэлчин дайчид маань хуучин өөртөө байрлаж байсан хилийн харуулаа үндсэндээ сэргээж, улсын хилийг хариулан хамгаалах ажиллаад үндсэндээ сэргээж, улсын хилийг бол үндсэндээ бүрэн хяналтанд авсан гэж хэлж болох юм байна л да. Энэхээр манай хэлчин дайчдын алхын голын дайны гүйцэтгэх бол үндсэн хил хамгаалах үргэж биелүүлж байсан зэрэгцээгээр ардын хувьцгийн ангиудын хамт, зөвлөлтийн улаан армийн ангиудын хамт тодорхой хэмжээний байлдааны ажиллагаанд оролцож тодорхой үүрэг биелүүлж байсан байх шийдэ. Дээр нь одоо байлдааны ажиллагааны явцад хамгийн гол мэдээ бол тагнуулын мэдээ байдаг. Гүний тагнуулын мэдээ байна. Дайсны арт талын байдлыг мэдэх хэрэгтэй байдаг. Энэ тагнуулын ажил бол ялангуяа 6-7 дугаар заставын ажил олон удаа явж маш чухал мэдээ авчиж байсан. Маш чухал амьтгал олдож авчиж байсан юм шиг маш олон байл дээ. 1939 оны 9-р сарын 3-ны өдөр хэлчин байлдагч Гаас хүрэн, Данаас хүрэн нар дайсны байдлыг тагнахаар яваад дайсны 20 гаруй этгээдтэй гэнэт тулгарчээ. Тэрээр Данаас хүрэнгээ застав руу холбоочноор явуулж ганцаараа үлдэн тулалдаж 4 удаа шаргацсан боловч дайсантай эцсийн мөчөө хүртэл буудалцаж байгаад алтан амиа алдсан юм.
Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа буюу 1939 оны 9-р сарын 8-ны шөнө Япончууд мянган шахам явган цэрэг их буугаар дэмжүүлэн Эрс уулын застав зөвлөлтийн явган цэргийн ротыг гэнт дайран бүслэн авсныг зөвлөлт Монголын айрам тэр дорн устгаснаар халахын голын зарлаагүй дайн бүр мөсөн эцэс болсон билээ. Мянган 1939 оны 9-р сарын 16-ны өдөр Москвад болсон зөвлөлт Японы хэлэлцээрээр Дайны галыг зогсоож талууд эзэлсэн шугам дээрээ үлдэх болсон тухай дээд командлын тушаал гарав. Энэ дайны үр дүнд Монгол зөвлөлтийн дайчид ойролцоогоор 40 км-ийн гүн 100 км-ийн өргөн фронттой газар нутгийг харийн дайснаас эргүүлэн авчээ. Ийхүү 1940 оны 6-р сарын 9-ний протоколоор Монгол манжийн хилийг нөмөр голын хойд этгээдийн амралт уулнаас эхэлж хойд зүг буйр нуурын Улаан гангийн овоо хүртэл 220 км хилийн шугамар овоо тэмдэг тавьж тогтоосон засгийн газруудын батламж бичгийг 1942 онд Хайлар хотод солилцсноор Монголын дорнод хил баталгаажсан юм. Дэлхийн 2 дугаар дайнд дууссаны дараа Токиод болсон алс дорнодын цэргийн олон улсын шүүхээр Японы улс төр цэргийн зүтгэлтнүүдийг дайн өдөөсөн хэмтэргээр ялсан байгаа. За энэ баг хуралд бүгд найрамдах Монгол ард улсаас 7 дугаар заставын дарга орлогч ажиллажсэн Ушууч Жордонгоо очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. За энэ 2 жил үргэлжилсэн Токиогийн олон улсын цэргийн шүүхийн хурлын үеэр халах голын байлдааны түүхийн холбогдолтой олон асуултууд хөндөгдөж, олон гэрчийн мэдүүлгийг сонсож, олон баримтуудыг дэлгэж үзүүлсэн. За энэ үеэс халах голын байлдааны түүхийг өрөндөд ялангуяа Америкийн нэгдсэн улсад сонирхож өгсөн гэж хэлж болно. 1950-ад оны ихэр Солонгост болсон дайны үеэр Америкийн нэгдсэн улс өөрийнхөө түүхчдэд 1939 онд зөвлөл холбоот улс бүгд найрамдах Монгол ард улсад тусалсан шиг зөвлөлтийн тал хойд Солонгос туслах нь үгүй юу гэдгийг энэ түүхийн үндсэн дээр үндэслэж судал гэсэн чиглэлийг өгч ирсэн байдаг. 1950-ад оны сүүлээр Америкийн анхны эрдэмтэд халах голын байлдааны түүхийн асуудлаар эрдмийнхаа цолыг хамгаалж байж. Яагаад Америкийн түүхчид халах голын байлдааны түүхийг сонирхох болов? Халах голын байлдааны ялалтын дүнд, зөвлөлт Монголын цэргийн ялалтын дүнд Японы улс төрийн бодлогод эргэлт гарч умардыг чиглэсэн гэж ярьдаг. Өөрөөр зөвлөлт холбоот улсын эсрэг дайн явуулах бодлогоос татгалзаж өмнөдийг чиглэсэн буюу Америкийн нэгдсэн улс болоод өрөндийн бусад орнуудын эсрэг дайн дэгдээхэд хүргэсэн ийм хүчин зүйл байсан биш шүү гэдэг үнэлт өгнөлтийг энэ түүхчид ирж хайж холбож үзэх гэж тэгээд одоо судалж ирсэн. Ийм учраас биднээс өмнө энэ судалгааг өрөндийн түүхчид Америкийн нэгдсэн улсын түүхчид хийжээ гэж үзэж болох. Дорнод Монголын хатан ижи эх орны минь амин суудын нэг халахын гол өнөөдөр намуухан урсаж байна. Гэвч түүний өнгөрсөн түүхийг сөхвөл энд үхэл хагцал, өнчрөл зовлонгийн дуу хадаж, ариун усын эрлэхэг хөвгүүдийн цус булингартуулан үхээрийн дайны бузаруудаа тэнгэр бүрхэж байсан юм. Энд 75 жилийн өмнө харийн хар санаатнуудын халахын нутагт шунсан хомхой сэтгэл агаарт замхарч хоосон мөрөөдөл нь газрын хөрсөнд шингэсэн юм. 75 жилийн өмнө халахын гол хан хэрэм мэт тэдний өмнө хөндлөсөж улаан хоормог болон эргэлдэх урсгал юугаараа уур омгоо илэрхийлж байлаа. Энд 75 жилийн өмнө аюулт дайны гал энд тэндгүй дүрлцэн ам эрсэн сум агаар зүсэн эсгэрэлдэж аавын хөвгүүд үхэл амьдралын зааг дээр эх орноо хамгаалж байсан юм. Энд 75 жилийн тэртээ Монгол зөвлөлт Япон манжуга дөрвөн улс зэвсэг агсан хоёр талаас тулалдаж халахын голын газар шороонд мянган хүү эх орныхоо хамгийн үнэтэй баялаг болох хүн эрдэн шороонд болгодон газар мөнхөрчээ. Энэ бол тэр үед
800 мянга орчим хүн амтай байсан монголчуудын хувьд тусгаар тогтнол газар нутгаа алдаж болох аимшигт дайн байлаа. Бас энэ дайн дэлхийн хувь заяа Дэнсний тавган дээр хаашаа хэлбэхийг нь тодорхойлох дайн байлаа. Энэ дайн дэлхийн дайны оршил байсан юм. Монголчууд 1935-аас 1945 оныг дуустал бүтэн 10 жилийн турш дайны байдалтай амьдарсан билээ. Хардарсан зүүд шиг эдгээр жилүүдийн хамгийн хүнд үе нь 1939 он байлаа. Ялахын гол үйл явдлыг биднээс энэ бол байлдаа биш. Японочдын гэдэг мөргөлдөө биш, хөлийн бодлоо биш. Энэ бол Монгол улсын хувьд, Монголын ард түмний хувьд, Монгол цэргийн хувьд бол энэ бол дайн байсан гэсэн тийм гаргалгаанд бид баттад зогсож явж байгаа. Халах голын байлдааны ажиллагааг анхлан Америкийн York Times санинд 1939 онд зарлаагүй дайн гэж бичиж. Тэр ч байтугай их сонин хачин дайнч гэж нэрлэж байж. 1948 онд Токиод болсон алс орнуудын олон улсын цэргийн шүүхээс халахын голын хэрэг явдлыг бүгд найрамдах Монгол ард улс зөвлөс социалист бүгд найрамдах холбоот улсын эсрэг чиглэсэн төрөмгийн дайн байжээ гэж дүгнсэн байна. За Жокж Жанжин ч гэсэн 1969 онд хэвлүүлсэн өөрийнх нь дуртгалд халах голын байлдааныг зарлаагүй дайн гэж нэрлсэн байгаа шүү дээ. 1939 онд халахын голын чиглэлээр гадаадын төрөмгийлэгчийн үйлдсэн цэрэмгийн дүрмгийлэл бол Монгол улсын эсрэг үйлдсэн зарлаагүй дайн байсан юм а. Энэ дайныг ялтаар төгсгөж Монгол улсын хөлийн халдашгүй дархан байдлыг хангаж нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад Монгол зөвлөлтийн дайшид тэр дотроос Монголын алдарт хилчид үүргээ нэр тэцтэй гүйцэж ялд байгуулсан юм а. Хойч үе минь та нарыг цахлаа нисхийг хараг гэж 20 настай Давид хорвоогоос явсан юм шүү. Энэ дайныг халуун ам хатан биеэрээ туулсан эрлэхэг хилчид 1936-аас 1939 оны хүртэл бүсээ тайлж бүтэн нойртой хонолгүй бууны гохон дээрээс хурууга мултлалгүйгээр зарлаагүй дайны үеимэнд жилүүдийн оршлыг бичсэн юм. Хөлийн зөрчил, харийн тагнуул, өдөөн хадгагчид, хорлон сүйтгэх бүлгүүдтэй өдөр шөн өглөө оройгүй халуун сум илгээлцэж хатан зөргөө шалгаж явсан хилчид хөлийн зөрчлөөс дайны ялалт хүртэл 4 жил дарийн утаа өнөртөж эгнэнээсээ олон арван эрлэхэг эх орончид баатруудыг дөрвөлжээ. Халахын голын отрядаас төрсэн бүгд найрамдах Монгол ард улсын баатрууд. Заставын дарга Пунцгийн Чогдон, заставын дарга Самдангийн Төмөрбаатар, Тасгийн дарга Норплийн Жамба, Хөнгөн пулеметийн Наводчик Энхийн Шийлэг, Мэргэн бууч Дүгрийн Уулин. Нурч утаан дуумсан ус хилэгний чэргэн хайлсан уршигт дайны наргүй өдрүүд улсын хилийн саргүй шөнүүд жаргал амсаагүй хорин
хамгаалсан чадны үзүүрт тоолгүй туушаач хинээр хамгаалсан тайчин эрсэн чирийн юм шиг мартгаа гэж Эрмгийн насны тасарсан ам энхийн аялгуу живсэн нуулаас эргэж ирээгүй ээжийн хөвгүүд бэнхри бүсгүй мөнхийн хөлөд аммэрсэн цэрлэг сумнаас аврал ирж хойш суугаагүй ард түмнэн мартгаа гэж Биднийг бурхан оршоо өнгөрсөн бүхний төлөө оршоо очнон жил мартасныг оршоо өчүүх биднийг тэнгэр оршоо атган нутгийн бүхний Амян өгсөг хэлчин эрчүүд хадхим бодын бүхэн хорсонд харин хүн шиг мартагддаг гэж Нутгийн бүхний тодор амян өгсөг хэлчин эрчүүд хадхим бодын бүхэн хорсонд харин хүн шиг мартагддаг гэж Халах голын энэхүү хамаг ардын дайнд эх орныхоо дуудлагаар эргэж ирэх эсхийн талаар эргэлзэж бодлогүйгээр эрслэн боссон мянган цэрэг эрчүүдийн эхний эгнээнд Монголын хилчид явсныг түүх мартахгүй. Тэд энэхүү зарлаагүй дайны оршил хэсэгт онцгой үүрэг гүйцэтгэж эх нутгийнхаа газар шорооны төлөө үхэл ирсэн шуурган галын өдөөс залуу халуу насаараа дэнчин өргөж үлдэх эс үлдэхийн тухай бус улс хорон орших
эс оршихын хувь заяаг халуун зүрх хатан соргиороо шийдэлцэж явжээ. Баатар цол хүртэх байсан, хүртэж амжаагүй баатрууд их нутгийнхаа газар шорооны төлөө үхсэхээ үзэн тэмцэж байсан хамгийн тодгэрч халах голын хөрсөнд эдүүгэж орсоор. Хамаг Монголынхоо тусгаар тогтнол хүн ардынхаа амар амгалан амьдралын төлөө халуун амиа үл хайрлан халах голын агаарыг халж улаастал тулалдсан мянган цэрэг эрчүүдийн дотор 560 орчим хилчин харь элэгтний өдөөс ардын армийнхан болоод анд зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж явсныг бид мартах ёсгүй. Энэ дайнд оролцсон хүн бүхэн гавьяатай. Эдгээр хатан соригт хөвгүүд охид бүгд эх орныхоо төлөө тулалдсан баатрууд байлаа. Жирийн байлдагчаас дэд дарга, энгийн тогоочоос цэргийн агтчин, жолооч, совлогч хүртэл бүдгэрч мартагдахад хүрээд байгаа. Монгол хүний тэмцэл ялалтаар Монголын газар их орон минь бидэнд үлдэжээ. Өнгөрсөн түүхийг мартахын учир дор үндэстэн мөхөх аюулгүй. Бид тэднийгээ дурсах ёстой. Дурсах эрхтэй, мөнхөд дуурсгах үүрэгтэй ард түмэн. Өдрөлсөн Монголын түүхтэй аннэгтэй Орлогдын гэрээсийг мартах учиргүй Монгол улсын төлөө тангороо огшилждийн аяны Mana